Музейгийн ажлын газар ирлээ. Мөнхтэйгийнхаа ажилтай танилцсанаа өнөөдөр. Ийм хаягтай байд юм байна. За сайн байна уу? Сайн явж ирв үү? За сайн байна уу. Гинтл ингээл бичлэг хийн гэл ерөөсөө орж ирдэг болоод байна гэнэ. За бүгдээрээ сайн байна уу? Ном Мөнхтэй гэдэг Улаанбаатар хотод төрсөн. За Улаанбаатар хотын нисгийн бэнжи охин байна. Төмөр толгой даавта цэвж авах гэдэг ээжтэй 6 айлын 4 дэх охин байна. За ингээд өнөөдөр нөгөө ангийн найз уугаа маань ирээд ажил одоо ямар ажил хийдэг тэрнтэй чинь танилцъя, бас би бинтэй холбоотой бай гэдгээр ирээд байж. Яг хамгийн гол нь гинт ирсэн чинь жоохон бэлтгэл муутай байна. За ер нь бол Ми маркетинг entertainment гэдэг ийм компаниг 14 онд дүүтэйгааны байгуулад тэгээд медиа болон ивент чиглэлээр үйл ажиллагаа явуулж хагаад одоо тогтчлтын болон чимэглэлийн гэдэг ийм 4 төрлийн чиглэл үйл ажиллагаа явуулдаг нэг ийм байгууллагыг одоо тогтворжуулах гал 12 жил 13 дахь жилдээ л ажиллаж байна шүү дээ. За ийшээ нэг шинэ үйлчлэгээ манайх нэмсний нэг худалдаа орсон party shop гэдэг. Тэгээд ерөөхдөө бол манайх бусад party shop-аас нэг ялгараад ах юм байхгүй адилхан одоо шаар, чимэглэл, өсвөр баяртай холбоотой юм байна гэдэг. Манай дэлгүүр хамгийн гоё юм дээр загас. Хүмүүс орж ирээд нөгөө жинхний мэдэхгүй ойртож очиж байгаа үе жинхэнэ загас юм байна шүү дээ гэж ярьдаг. Араа тэр нь баг нохош ингээд хоол их чам. За тэгээ нэг ийм энүүгээр юу вэ? За энүүгээр бол яг одоо өнгөт утаа, солиуд, шаарны чимэглэл малгай гэдэг бараа нь одоо янзлж амжаагүй байлаа. За одоо ийм нэг азотыг хийгээс үгүй яриад идэх шүү дээ. Азотыг хийж мод ерөөхдөө ахуйд хэрэглэхийг хоригдсон одоо ийм чимэглэл төр ийм гелийн хий гэдэг энэ хятадаас юм орж ирдэг юм. Хийхээр одоо өөр шаар гэдэг шүү дээ. Гээлэнгүүд өөрөө хөрчдөг. Тэр ийм хий байдаг аахгүй юу? За энийг ийм хөвөлжлөг аваад бас ирэх юм байна. За ийш ингээд шаар байна. Төрсөн өдөр одоо сүүлийн үед чинь нөгөө дөнгөж төрсөн хүүхдийг жирэмсэн байхад нөгөө хүүсийг одоо нөгөө мэдгцэдэх гээл шоунууд байдаг болчихлоо шүү дээ. Тэгэхээр ерөөхдөө бол одоо жишээ нь төрсөн өдөртэй холбоотой одоо гэрт гадаад байгаа ч юм уу тий гэртээ ирэх нь welcome гэж гэртээ урьдаг болчиход байна шүү дээ. Хүмүүс юм бичиг хийгээд дөнгөж төрсөн хүүхдээ болохоор welcome baby гэдэг хүү болгүй охин бол охин гэдэг ийм хүү чимэглүүдийг өлгөөд тавьдаг бас. Эрэгтэй эмэгтэйг нь одоо яаж үзэх вэ? За эрэгтэй эмэгтэй гэж ингэдэг. Нөгөө эмэгтэй үзүүлээд ирэнгүүт чинь эмэгтэй чинь цаас нэр бичээд өгчөж байгаа байхгүй. Тэгээ тэрийг өөртөө үзэхгүй бид нарт авчираад үзүүлнэ. Тэгээ нөгөөдг нь би нууцаараа одоо аваад тэгээд ийм жишээ нь одоо энэ нөгөө кофтертэй шаар гэж байна. Эрэгтэй эмэгтэй энэ арталтай. Тэгээ энэ болохоор гадаа одоо хүүсээ үзүүлээд шоу хийвэл илүү тохиромжтой байдаг юм болохоор яад бол будаг гардаг гэрт тавих юм байна. Гэрт бол ийм нэг саатай байдаг тохиромжтой. За тэгээд ингээ хүүсээ үзүүлэх нь одоо танаа хүүтэй болсон байна, охинтой болсон байна гэдээ эмч бичээд нөгөөдг нь ингээ нууцлаад явуулцдаг. Тэрийг бидэрт авчираад эндээ сонгонгууд нь бид нар энийг үлээгээд бэлдээд яг хадлахад бэлдээд өгдөг гэсэн үг. Тэгээ энэний ийм хөөх юм бас одоо орчин бүдүүлдэг юм жишээ нь одоо охин нөө хүү юу тий иймэрхүү одоо чимэглэлүүд байдаг. Иймэрхүү чимэглэлүүдийг хүмүүс бас янз бүрээр хийж агаад тэрийг одоо хийдэг. Эдгээр бол яг нэг гадаа байхад айгүй юм утаанууд. Энэ асаад юм уу? Энэ болохоор асаахгүй зүгээр энийг ингээд задлаад аяндаа нэг юм чагт байгаа. Чагтын татангууд л ерөөс бүр хийгээл утаа гарна гэсэн. За иймэрхүү одоо гендер бас гендерийн парти гэдэг нэг хийдэг болчиход байгаа. Тэгэл яг гэртээ ирэхээр хүүхдүүд бас нөгөө сая welcome биш үү тийм байна. Бүр ингээд томоор ингээд янз бүрийн багцууд юм. Сая ирсэн байгаа бараа задлж амжааг нь уулын тэр нэг welcome baby шүү дээ тий. Тэрний чинь бас юм орчин бүрдүүлдэг бас юм сетүүд байдаг. За ерөөхдөө бол юм тэгэл яг шаарнууд бол янз бүрээрээ байна. Одоо энэ нөгөө бас юунууд байгаа. Спорт арга хэмжээнүүд болдог шүү дээ тий. За. Спорт арга хэмжээ болохоор нэг 2 том шаарыг ингээл хооронд нь цохиол дуургадаг шүү дээ тий. Тэр нэг иймэрхүү шаарууд байдаг байхгүй. За тэрийг чи ингээд
үлдээгээд хоёр том болохоор яг ийм болно гэсэн. Иймэрхүү хоёр. Тэгээд эдрийг нэг хооронд ингээд цохоор нэг заалаар нэг чанга буугадаг. За тэгээд тэрэн дээр бас ийм нэг хөгжөөнд дэмжигч юм уу те энэ бол яг үнэ хөгжөөнд дэмжигчээ шаар. Тэгээд ийм бас саа байна. Тэгээд иймэрхүү дуурдаг муудаг тэгээд шүгэл мүгэл гээд спортын арга хэмжээтэй холбоотой төрөл бүрийн эд хэрэгслүүд бас байдаг шүү. За ерөнхийдөө за нөгөө нэг шинэ жилийн чимэглэл төрсөн өдрийн чимэглэл сайн нөгөө нэг сургуулиудын төгсөлт биш үү? Цэцэрлэгүүдийн төгсөлт гэдэг янз бүрийн арга хэмжээний чимэглэлүүдийг одоо яг ингээ харахад ийм байгаа боловч бид нар чинь нөгөө нэг манайха яг иймэрхүү юм хиймээр байна гэд бид нар л зураг өгөөд явуулчихаар иймэрхүү байдлаар гаргаад өгнө гэдэг одоо зургийн төслийг гаргаад өгдөг бас. Тиймэрхүү чимэглэлтэй. За тэгээ мэдээж нөгөө нэг энэ чинь парти шоу бэлэг дурсгалтай холбоотой болохоор ингээд янз бүрийн сав баглаа боодлоод бас ингээд төрөл бүрээр байдаг. За дээрэс нь одоо шинэ нөгөө нэг байшин барилга бариад оос бариад нөгөө туу цайшлах ёслол хийдэг шүү дээ тийм. Тэгэхээр тийм туу цайшлах ёслол нээлтийн арга хэмжээний тийм багцууд бас гаргадаг аахгүй. Жишээ нь нөгөө том аркууд идэг шүү дээ. Шааран арк хийгээд 5 м улаан хэлсээ шон тавиад тэгээд нөгөө хай хөрм ингээд хийхэд ингээд тэгээ бүгд л гарна гэсэн чимэглэлээ. Ерхийдөө тэгээд нөгөө тууз муу цайж биелүү юу вэ? Тэдрийг худалдаж авч болно. Бас түрээсэлж авч болно. Тий, тэрийг худалдаад авахаар арай жоохон үнэтэй тусандаа нэгдүгээр хоёрдугаар дахиж хэрэглэхгүй учраас түрээсээр авчаар бас арай хямдх бөгөөд амар байдаг. Тэгэхээр нэг түрээсээр авчаар бүх юм зохицоор очиждаг гэсэн. За ер нь бол манай компани болохоор медиа үйлчилгээ буюу нөгөө баримтат кино реклам шторк те нэвтрүүлэг зэргүүд хийн. Дээрээс нь тогтчлтын үйлчилгээ буюу нөгөө тайз каркас дээд хөгжим апартуур одоо өнгөт утаа нөгөө янз бүрийн шоурумын одоо нөгөө лазер гэрэл шүү дээ тийм тогтчлтын үйлчилгээ асар ширээ сандал гэдээ бүгд байдаг. За тэрний ажил чимэглэл гэдэг одоо энэ дэлгүүр маань бол ерөөхдөө чимэглэлтэй холбоотойгоор нэгдэж байгаа байхгүй. Яагаад тэгэхээр чимэглэлийн үйлчилгээ явахаар хүссэн үсээ бидний байнга худалдаж авдаг. Тэгэхээр ерөөхдөө тэртээ худалдаж авч байгаа юм чинь өөртөө худалдаа хий дээрээс нь чимэглэлээ хий гэдэг үгнээс юм. Сая 26 онд энэ дэлгүүрийг нээсэн чимэглэлээр. За тэгээд ивент арга хэмжээ буюу нөгөө төрсөн өдрийн арга хэмжээ, хурим, найр одоо нөгөө том ивентүүд хийдэг шүү дээ. Эсвэл нөгөө фестивалууд хийдэг те. Тэрнтэй холбоотой бас арга хэмжээнүүдийг зохион байгуулсан гэдэг. Тэгэхээр энэ дээр бол манайх нэг тусдаа одоо медиа үйлчилгээний баг, ивентийн баг, тогтчлтын баг, чимэглэлийн баг, худалдааг одоо сая худалдаа орж ирдэг гэх тус дээрээс хүмүүс хариуцаад ирдэг. Ийм юм байгаа шүү. Бас ийм хүрхэн лабого янз бүрийн хувцснаар түрээслэн зарна. Энэ ингээ өмсгөл юм тий. Өмсгөл. Бүтэн өмсчдэг. Тэгээд бас ингэдэг одоо энэ зарим юмудыг гаргаж чадсан вэ. Одоо энэ жишээ нөгөө нэг юу ахгүй юу? 30 литрийн юм нөгөө ус цайны юм сав түрээсэлчдэг. За. Одоо нөгөө хөдөө орон нутгч юм уу гэртээ гинт арга хэмжээг хийхээр олон хүн зориулагдсан сав байхгүй шүү дээ тий. Тэр одоо ингээд түрээслэн тэгээ нэгдүгээр хоолны тоогоо одоо энэ болохоор ингээд цай усна байхгүй юу? Эцэг энэ гаргаж тавьсан. Одоо ингээд нэгдүгээр хоолны тоогоо гэдэг юм 10 литрийн тоогоо бас түрээслэх. За ийм нөгөө торт кейкний юм сетүүдийг бас ингээд түрээсэлдэг. Энэ бас хэд хэдэн янзаар байгаа. Зарим нь гаргаж ингэж байгаа. Ийм 2 дугаар хоолны тоогоо энэ нь болохоор 2 дугаар хоолны тоогоо, салаадны тоогоо тэгээд тогон залгах эсвэл нөгөө нэг дэнгэр юутэй хийгээр халаадаг юм тоогоо бас гэсэн. Тэр эдгээр нөгөө одоо олон хүн гэртээ бүлээж авах гэж байгаа эсвэл гадаа хээрмээр үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол худалдаж авснаас хамаагүй хямд. Одоо би ингээд төрсөн өдрийн арга хэмжээнд ийм ингээд happy birthday гэд чимэглэл хийлгүүлэхэд би өөрөө оролцох эсвэл танахаас очиод хийгээд өччих юм байна гэж ойлголоо. Тэгэж болно. Тэгэх юм бол өөртөө дараа өөр тусна. Өөртөө худалдаж аваад бас хийж болно. За. Өөртөө авч яваад чимгэлж болох юм байна бас. Өөртөө авч. Ер нь бол ийм 3 төрлийн юм байгаа. Худалдаад авч болно гэж байгаа. За одоо жишээ нь төрсөн өдөр дээр ийм ахгүй. Жишээ нь за хин нэгний төрсөн өдөр боллоо гэдэг хямдхан шийдмээр байна гэхээр энэ ингээ 35 мянга байна. Тэнгүүд энэ 35 өрнөө дотроо эдгээр бүгд байгаа.
тэр төрцөөдрийн чимгэлтэйгээ ингээд энийг аваад тэгэхээр нөгөө маань аваад 35,000 төгрөгөөр орчноо бүрдүүлчихнэ шүү дээ. Болтож ав. За тэгэнгүүт энэс арай өөр жоохон томор хэмээр байна. Түрээс байна уу гингүүд одоо энэ бол жижиг хэмжээгээр юм байна тий. Тий жижиг хэмжээ. Гэхдээ энэ чинь яг ингээд хийгээд болохоор ойролцоогоор 2 м 2 м харагдаа 4 м квадрат талбайгаар тавигддаг гэсэн. Тэгэхээр бас их хөргөн том болохоор байгааз. Тийм ээ. Тий. Тэгэнгүүт бас арай өөрөөр хиймээр байна. Жохон томор тий өөр орчин бүрдүүлмээр байна гэхээр за одоо энэ өөрөө ахгүй уулна. Замбрако. Энэ өөрөө гадаа бас нэг юу цаана нэг өрөө байна. Тий. Гадаа бас нөгөө бас түрээсэлдэг юм уу гадаа бас байдаг. Тэгээ энэ яадаг вэ гэхээр түрээслээд аваад явахаар арай хямдхан. Жишээ нь одоо энэ нөгөө стандыг ингээд нэг цааталтаа штэ тий. Энийг түрээслэхээр 50,000 дээрээс нь шаартаагаа нийлээд нэг 80,000 болдог байхгүй. Тэнгүүд бид нар шаараа хийж чадахгүй тэгэхээр бид нар энэ жижигхэн шаарыг хийгээд өгчих юм бол нэг 120,000 төгрөг өөртөө авч яваад байрлуулад гоё болгоод ирнэ гэсэн. Манайхаас хэрэг бид нар хийхгүй та нар өөртөө хийгээд өгөх юм бол яг энэ тохиолдолд 350,000 төгрөг шүү. Тэгэхээр ингээд 3 төрлийн үйлчлэгтэй тавьчихсан. За ийшээ ингээд орох юм бол одоо маш аимшигтай байгаа. Хөл бишгэл зайгүй байна. Сая юусэн яадлаа. Одоо жишээ нь ингээд энэ нөгөө нэг басны газар хийлгээд аваад ирсэн байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нэг сая юу яасан штэ. Манай анги уулзалт болсон штэ тий. Тэгээ уулзалтын ингээд чимгэлдэр одоо тэр нөгөө гэлтгар хааны энэ стандтай босгоод шарын чимгэлэл хийгээд тэгээ хөвлөл за. Стенд гэдэг нь одоо эдрийг стенд гэдэг байгаа. Эдрийг юм ахгүй янз бүр ингээд бос. Эдэр чи ингээд нугарцсан босгоод тавьчихдаг. Энэ бол ингээд янз бүрээр одоо зарим нь ингээд орж ирээгүй байна. Тэрийг тавьсан. Тэгээд аркууд бас ингээд зөвхөн арк, бөөрхий арк, хагас дугаа арк, дөрвөлжин арк гэдэг төрөл бас гарч. Одоо нөгөө нэг тэр хийн үуч чинь ингээд ийм том болон тоор ингээд билээ явж идэг. За иймэрхүү л ерөөхдөө манай үйл ажиллагаа иймэрхүү юм хийдэг. Бага даавар асуух юм байна. За энэ үгээр юм уу те. Баяр ясалтай. Энэ бол бас чимэглэлийн юмнууд уу зардаг юм уу? За энэ манайх нөгөө нэг жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжигээ бас нөгөө нийгмийн сайн сайхны хүрээнд бидэг шиг тэр нөгөө жижиг дунд бизнес эрхлэгч нар чинь юмаа зарж чадахгүй тавих газар байдаг шүү дээ тий. Тэгэхээр одоо энэ хэсгийг яасан янзлах гэдэг энэ Трэм гэдэг брэнд юм билээ Монголын. Эднээс зур ингээ манай дээр яг тэдний өөрийнх нь үнэ байхгүй юу? Үнээр нь ингээд юмуудыг доорлуулад өгдөг. Тэгээд энэ бас яг энэ хэсэг бол тэр чигээрэл нөгөө жижиг дунд бизнес эрхлэгчтэй бараа бүтээгдэхүүнүүдийг энэ дээр ингээ лангуу гаргаад тавьдаг гэсэн. Тэгээ энэ жоохон замбраагүй болсон байгаа даа. За энэ хүмүүс байна. За тэгээд ерөнхийдөө бол хүмүүс нэг баярын яслал болохоор нях гоё юм хиймээрээдэг яаж хийхээ мэдэхгүй байгаад байдаг тий. Чимэглэл хиймээр байдаг яаж хийхээ мэдэхгүй байвал ирээд уулзаад зөвхөн санаагаа ингээд харж аваад нэг иймэрхүү юм хийхмээр байна гэд бидэрт авчираад харуулчих юм бол бид нар тэрийг нь 3 янзын үнээр гаргаад өгдөг гэсэн. Худалдах, түрээслэг хийж. Тийм манай ингийн уулзалтанд бас хэвлэг юмнууд байх шиг гэсэн тий. Тий хэвлэл гэснээс манайх бас нэг хэвлэлтэй. Гэхдээ хэвлэл маань болохоор офсет хэвлэл биш. Нөгөө хултаасын хэвлэл, стенд хэвлэл, стикер хэвлэл, хөөс хэвлэл. Тэр хэвлэлүүдээ бас одоо нэг арга хэмжээ хийж байгаа газрууд чинь бас одоо нэг дараа ирээд бүх юм хийждэг гэсэн үг байхгүй юу? Тайлс каркад тэгээд захиаллаа тий. Тэнгүүд баннер хэвлэл хэрэгтэй болох юм бол хэвлэлээ захиалж тэгээ бичлэг медиа энэ дугаар чинь медиа дээр хийх ёстой захиалч нь чимэглэлээ гэдэг ингээд нэг газар орж ирэх бүх юм асуудлаа шийдчихээд ерөөсөө гараад явчихдаг гэсэн. Тэгэхээр амар. Манайх нөгөө захиалгыг урьдчилаад хамгийн багадаа 3 хоног юм авдаг гэсэн. Одоо хоёулаа байж хүн залгаад тийм чимэглүүл яг гэвэл боломжгүй. Яа тэгэхээр 3 хоногийн өмнө аваад нөгөө захиалганд ороод ихээр өдөрт бол ерөнхийдөө 2-оос 3 чимэглэлийн ажил авах. Танай захиалга авдаг үтсчээ тэрлээ. 77 23 10 10. За миний өөрийн дугаар 88 TikTok бичээр тэгсэн. За эсвэл Party Shop Улаанбаатар гэх манай пэйж үзээр ингээд энэ 3 зэрэг захиалга өгчөж болно. Тэгэхээр захиалгыг урьдчилаад өгчих юм бол нөгөө хийх гэж байгаа хүмүүстээ ч гэсэн нөгөө хийх гэж байгаа төсөл дээрээ одоо санаа оноогоо өгүүлцэхэд амар тулцсан ажил дээр бол ер нь бол танад ер нь том арга хэмжээ
чимгэлж исэн зохион байгуулж исэн юмнуудаас нэг ганц хоёрыг дурдвал. За одоо яг манай нөгөө цаатлын өрөө хүнтэй байгаа байна. Тэгэхээр цаатлын өрөөнд манай яг ажилласан том төслүүдийн ийм подвалкан дээр бүгднгийн логог нь гаргаад үлгсэн байгаа байхгүй. Тэр нь бол за Улаанбаатарын үжиг гэдэг нэгдсэн шинжилгээг орж үзсэн хүмүүс ер нь одоо бол нэлээд таарддаг болчиход байгаа. Тэгэхээр энэнийг бол сая 11 дахь жилд одоо энэ жил 12 дахь жилдээ зохион байгуулж байгаа. Энэний нөгөө том үүдний одоо хүлээн авалтын бүүтүүдийг өөрсдөө хийдэг гэсэн. Тэгэхээр нөгөө нэгдсэн шинжилгээ 1000 гаруй хүн хүлээж хамгийн дээд 1200 хүн хүлээж авч ирсэн. Энэ шинжил маань одоо л энэ хамгийн багадаа бол нэг 900 орчим хүн хүлээж авдаг шинжил. Тэр 900 хүний хүлээж авч нөгөө зургийн дараа бичлэг хийхин тулд дор хаяж 6 метрийн урттай 18 метр гэсэн үг шүү дээ тий. Талбайд 3 том бүүц засчиж тэр олон хүмүүсийн зургийг зэрэг авах тэр орчныг бүрдүүлдэг гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө бол 12 жилийн туршлага байна гэсэн чимгэлгээр. За ивент зохион байгуулалтаар гэхээр хатан тулба цаг хугацаа гэдэг нэг аян 11, 12, 13 онуудад зохион байгуулагдсан хүмүүс зарим хүмүүс мэдж байгаа юу гэхээр энэ туул голыг эрх зүйн акттай болгохын тулд 3 жил дараасын том аяныг зохион байгуулад тэгээд 700-аад мянган хүний гарын үсгийг цуглуулад улсын хурлд бариулаад туул голыг нөгөө акттай одоо туул голыг хангасан хуультай болгосон байхгүй. Тэгэхээр тэр арга хэмжээг зохион байгуулсан бас нэг ивент хийсэн том туршлагатай байгаа. За бас нэг ажил маань гэхээр одоо нөгөө палеонтологийн хүрээлэнтэй хамтраад яг гоо би нөгөө ягаад энэ томуудыг яриад байгаа юм бэ? Хийхэд асар их нүсэр их ажил орсон ажлуудыг яриад байгаа шүү. Палеонтологийн хүрээлэнтэй хамтраад за 23 онд өмнө говийн бүр нөгөө уршаага динозавр фестивалыг зохион байгуулсан. Тэр төртөө нөгөө ажлын өнгөрүүл өөр болохоор юм. Дэлгүүрч юм болгоо одоо ч хүмүүс ч ерөөсө бүгдээр нь онлайнаар юм худалдаж авдаг болсон ихэнх нь. Хүмүүсийн дэлгүүрт нэг орж авдаг шүү дээ. Тэгээ манай тохиолдолд ер нь ийм илхүүл хэрнээ компьютерийн ард ерөөс хамаг ажил явагддаг байхгүй юу. Захиалгаар ер нь юм. Тэгээ ихэнх нь нөгөө байгууллага захиалдаг. Тэгэхээр урьдчилан захиалгаа хийчихэд яг нөгөө хэлсэн өдөрт нь хүрээлтэр ч юм очиж үйлчлэл үзүүлдэг юм байна. Одоо 12-3 жил манайхтай жил болго үйл ажиллагаа хийдэг газар үтж байна. Тэгээ ер нь бол гол нь нэг үйлчлэгээ чанартай өргөд эргээд гэрэнийхэн дагуу ажиллаж харж ирсэн. Шинэ хэрэглэгч гэхээс л хуучнуудаа бөөцсөөр агаал таардаг штеп. Чи ерөөсөө нөгөө орчин үеч одоо фейс дээр хамгийн юм чи явагддаг болсон. Атсаар маркетингийн ажил юм чинь гэсэн доо. Одоо энэ party shop Улаанбаатар миний өдөр тутмын одоо ажиллаж байгаа програмууд пэйжүүд гэх юм одоо хаяг нэр нь юу лээ? Энэ доотлын юм тий. Party shop Улаанбаатар. За тэгээд ер нь бол ийм олон пэйж дээр ажилладаг. Манай үндсэн нөгөө компани Mi Marketing Entertainment юм. За тэгээд Улаанбаатар үжиг гэдэг нэгдсэн цэнгүүний нөгөө жил болгоо сая 11 дэх жилдээ зохион байгуулсан шүү дээ. Доотлын энэ юм. Тий. Одоо энэ үж одоо энэ жил 12 дахь жилдээ зохион байгуулсан гэсэн. За манай нөгөө ажилласан том төслүүд гэх юм бол ер нь бол олон төслөөр ажилласан. Гэхдээ бүр одоо би өөрөө бид нар өөрсдөө бахархах гэх юм уу тий. Хатан тулба цаг хугацаа юм 2011, 12, 13 онд зохион байгуулагдаж туул гол өөрөө эрх зүйн акттай болсон аяны нөгөө за динозавр фестивал 23 онд энэ палеонтологийн хүрээлэнтэй хамтарч өмнө говийн яг нэрийг хэлэхээр нөгөө үг нь олж ирэхгүй. Улаан цав. Тий улаан тэнд зохион байгуулсан. За энэ өвлөгдсөн Монгол гэдэг энэ нөгөө Монгол улсын хэмжээнд одоо бүх аймаг сумдуудаар явж энэ өвлөгдсөн Монгол гэдэг юм юу одоо төслийг ерөөхдөө хэрэгжүүлээд явж байгаа энэ одоо 3 дахь жилдээ. Гэхдээ энийг хийхэд нөгөө маш их цаг хугацаа хөрөнгө мөнгө бас орж байгаа учраас ерөөхдөө бид нар одоо жилд нэг 2 аймаг ч юм уу тий явахаар иймэрхүү төсөл маань явагдаж байгаа. За тэгээ Улаанбаатарын үжиг гэдэг одоо энэ жил 12 дахь жилдээ зохион байгуулагдах энэ ивент маань энийг бол ерөөхдөө бол одоо брэнд болох зорилготойгоор анханасаа зохион байгуулсан юм. За тэгээд манай байгууллагын миний бизнесийн үйл ажиллагаатай танилцахаар суугнадаа баярлалаа. Ирж үйлчлүүлээрэй баяртай.